2.4-аар USD franc. Энэхүү арилжаа ихтэй ихснийг хамтдаа харцгаая. Тухайн үед USD franc-ийн хувьд daily time frame үнцөлгөөнд downtrend selling zone-той байсан. Trace төлөв 23.6 level дээр ирээд initial bounce-тай impulse төлөв явах боломжтой байсан боловч fail ч гэсэн байсан. Тийм учраас үнцэн хөлгөө маань daily time frame-ийн өмнө ёроол руу break-ин хийсэн өөрөө buying volume өсөх шалтгаан болж өгсөн. Тийм учраас daily time frame-ийн өмнө ёроол руу break-ин хийсэн buying volume өсөж байгаа интерналаараа даунтай, swing-ээр даунтай ч гэсэн daily time frame-ийн counter чиглэл арилжаа хийх боломжтой гэж үзсэн байна. 4 цаг дээр хөдөлгөөн тухайн үед uptrend buying zone-той байсан бөгөөд өмнө байсан impulse хөдөлгөөн дээр нь Fibonacci татаад үзэх юм бол Fibonacci-гийн 23.6 level дээр таарсан initial bounce-тай impulse хөдөлгөөн маш өндөр buying volume урьж ирэх боломжтой гэдгийг сануулж өгсөн байдаг. Тэгэхээр daily time frame-ийн ёроол руу break-ин хийсэн 4 цаг initial bounce-тай impulse хөдөлгөөн явах боломжтой гэдэг нь өөрөө маш өндөр buying volume-ийн эхлэлийг тавьж өгсөн. Ингээд daily time frame-ийн ёроол руу break-ин хийхдээ 30 минут uptrend buying zone-той байсан бөгөөд 30 минутын uptrend buying zone Trace хөдөлгөөн нь нэг support-н дээр ирж 61.8 level дээр шалах үед ёроолын candle дээрээс арилжаанд орсон байдаг. Энэхүү uptrend buying zone Trace хөдөлгөөн нь дээш явсаар Fibonacci-гийн level дээр буюу хас 27 дээр дуусаад дараа нь гарсан NFP дээр харин доошоо шумбсан байдаг. Тийм учраас маш торгон мөчөд бид нэр арилжаанаас гарч чадсан гэдэг нь хамгийн гайхалтай. За тэгээд үүн шиг арилжаануудыг хамтдаа хийх үсвэл та миний warrant-ыг дээрээ мөн энэ арилжаануудыг хэрхэн хийгдэж байгаа гэдгийг мэдхийг хүсвэл free signal авахыг хүсвэл мөн энэ арилжаануудтай холбоотой хичээлүүдийг үзхийг хүсэх юм бол нэг гэж комент үлдээгээд free room маань хийгдэрэй.